заав ээж болохоор Ховд аймгийн. Би болохоор өөрөө Улаанбаатар хотод төрж өссөн. Тэгээд 10 жилээ 78 дугаар сургууль төгссөн. Тэгээд одоо хэрнээ манай ангийнхан бол одоо бүх 10 жилээр одоо гоё холбоотой юу сайхан байдаг. Тэгээд сая хүртэл манай 10 жилийн шинэ жилийн одоо ёолконд бас ороод хэдэн жил тийм ёолконд ороогүй их гоё байсан. Сэтгэл хөөрөөд буцаад хүүхэд наснаа очиод их гоё байсан. Тэгээд ер нь бол хүүхэд байхын л би ерөөсөө ингээл дэвтэрч бай, номч бай ер нь ингээл өнцөг болон байх юм бол дандаа ингээм юм зурж яадаг. Тэгэл ер нь бол ангида ханы сон энэ гаргах тэр бүх болгоныг л дандаа хийж яадаг. Тэгээ сая үзэсгэлэн гаргасан чинь манай багш маань, ангийн багш маань үртэл яг л бүхэл ханы соннгоо гаргаад ингээл байдаг яг ийм охин байсан да энэ гэл гоё дурсамжтсан байсан. Дүрслэх хурлын дээд сургуульд ороод яг тэр үед бол манай том охин маань яг гисэнд тэгээд нөгөө жирэмсэн байсан болохоор тэгээд охиноо гарах гэж бас 2 3 ангид амжсан байдیں۔ Нөгөө зарим нь чулаа аваад дахиж ороод тийм учраас би их олон одоо оюутан цагийн найзуудтай нөгөө анги болгонд л ороод тэгээд нэг жил сурчил дахиад дараагийнх нь тэгээд сургуулаа төгсчөөд хамгийн анхныхаа үзэсгэлэнг тэр үед би бас үзэсгэлэнгээ гаргаж ирсэн. Тэгээд үзэсгэлэнгээ гаргасныхаа дараа бас ингээд аяллаар олон газар аяллаар явж байгаа. Тэгээд ер нь бол холбооны бүгд Герман улсын Берлин хотод анх бол айгуу тийм суралцах цаашаа үргэлжлүүлж суралцах тийм хүсэлтэд очиж исэн. Тэндээ бүр сууршаад тэгээд бас 2 дахь охин маань гараад тэгээд ингээд тэр үед болохоор чинь айгуу хүмүүс гадагшаа явж исэн байхгүй юу? Яг манай үеийнхэн бол одоо маш их гадагшаа явж исэн. Тэгээд яг бид нар бол ерөнхийдөө жоохон завсрын үе гэж явдаг. Одоо яг ингээд учиргүй ажил төрөл төр гараад одоо бизнес юу гэдгийг ингээд ажил төрөл хий гэхэд тэр үе чинь яг нөгөө арчилсан хувьсгал гарсан учраас бид нар арай балчирдаад байсан. Одоо 20 хэдэн жил Берлинд амьдарч байгаад ердөө 3 жилийн өмнөөс цаашаа Португал руу нүүсэн. Ягаад гэхээр манай хүүхдүүд бүгд том болоод тусдаа гараад тэгээ явсан болохоор тэгэл одоо л яг уран бүтээлээ гэл хамгийн анхны би бас үзэсгэлэн маань 2001 онд гаргаж ирсэн байна. Хамгийн анхны тэр үзэсгэлэнгийн ингээд сонныг тэр үед ярьслаа гэжсэн тэр зургнуудаа сонныг саяхан манай нэг зураач дүү над руу явуулахгүй юу. Яг олон жилийн өмнө тэгсэн чинь ингээд би бүтээлүүдээ харсан чинь амар юм чөлөөтэй, зоригтой ингээд та хам нөгөөгөө одоо юу гэдэг нь зурдаг тэр одоо нэг залуу хүний тийм ирч хүч одоо тийм нэг сониуч тэгээ тийм абстракт тал руугаа ингээд айгүйх тийм байсан. Тэгэл би бүр хөөх бас айгүй гоё тийм одоо нэг интуитив гэж ярьдаг нэг юм зүн сувнгийн ингээд шууд ингээд одоо л би ингээд их бодоол би юу хэлэх гээд байгаа яг тэрэн дээр энэ дээр гэл бүр деталийг хүртэл бодоол ингээд тийм өөрчлөлтүүд гарсан байлаа. Би хамгийн анх тэр нэг Арамнаас гарсан ийм модон сэлбэртэй юм нөгөө 9 хаттын хүрэг хийжсэн. Тэгээ тэр маань надад их сонирхолтой санагдчихсэн. Маш олон ийм материал ашиглаад унтсан. Тэгэл Арамнаасаа ингэж бүр өсөрж гарсан энэ төр гэд. Тэр нэг тийм бүтээл хийсэн. Тэр маань болохоор бүр үнэхээр надад бүр өөрт яг нэг дотор яг орсон тийм бүтээл хийсэн. Гоё тийм бүтээлийн санаанууд бол голцоо нэг тийм урлагийн бүтээл үзэж явах ч юм уу, эсвэл одоо жижиг театр үзэж явах ч юм уу, эсвэл фото зураг одоо би айгүйх музей бас үзээд явна бас өшөө тэнд ингээд тийм гой захууд гардаг байхгүй юу. Тэгээд тэр зах энэ төр эртний тэр нэг сүм барилга энэ төр рүү ороод явахаар ингээд тэдний нэг тийм сүнслэг бас юм байдаг. Тэгээд яг тэр цаг үе рүү буцаад очсон юм шиг тийм мэдрэмж төр. Тэгээд тэрийг эргээд ингээд нөгөө өөрөө тэрэн дээр ажилладаг байхгүй. Тэгэхээр би маш их олон ийм фотонуудаас одоо санаа авч бас ер нь бол эскиз юм бас хийдэг. Ер нь бол дижитал коллажууд хийгээд тэрнийг төрөл бүрийн мөнгөөр ингээд хувиргаж өөрчилж агаад тэгээд яг өөрийнхөө нөгөө зургийнхаа юг эскизээ гаргаж авдаг. Одоо болохоор нөгөө Лиссабоны ойролцоо амьдарч байгаа Португалийн. Тэгээд тэр маань болохоор ингээд ийм 7 уулан дээр ингээд баригдсан тийм хот байгаа байхгүй. Тэгээд ер нь бол айгүй тийм эртний соёлын хувьд бол эртний их тийм сонирхолтой үзэх харах юм ихтэй. Бид нар одоо бидний амьдарч байгаа газар Эрисера гэдэг нэг газар байгаа. Тэр айгүйх ингэ сурфын болдог хүмүүс ирдэг. Интернэшнл тийм сурфын Европын тийм одоо
далайн давлгаан дээр юм урддаг тийм спортын хүмүүсүүд хэрдэг. Тэгээд тэр газар маань болохоор айгүй их юм байгальтайгаа их ойрхон. Тэгээд далайн хажууд нөгөө Атлантын далай гэдэг айгүй хүчтэй юм давлгаа ихтэй, тэгээд айгүй их тийм хүчтэй салхитай. Тэгээд тийм газар тэгээд бид нар хагас өдөр болгон ингээд айгүй халхалт хийдэг 10 хэдэн километр тэнийг интернационал тийм нэг хэсэг бүлэг ингээ найз нөхдөдтэйгээ ингээ хамт айгүй халхалт хийдэг. Тэгээд надад яг ингээд ер нь бол энэ байгальтайгаа их ойр байхад бол одоо яг нэг өөр өөртөөгөө ойртож байгаа тийм мэдрэмж төрдөг болсон сүүлийн хэдэн жил. Тэгээ Монголд ирэхээр бас Монголынхаа байгалаар бас айгүй явах юмсан гэж хүсэж байгаа. Тэгээ ер нь ирээдүйн дээр зорилго болохоор чинь 100-даа ирээд ингээд гоё байгаль дотор ингээд яваад гоё алхалт хийгээд тэгээ аялал хий гэсэн тийм мөрөдөлтэй байгаа. За миний уран бүтээлийн онцлог бол би айгүй хүн зурдаг. Тэгээ хүн хүндээ бол эмэгтэй хүнийг их зурдаг. Тэгээд яг эмэгтэй хүнээр л эмэг төлөөлүүлээд тэгээд тийм символ бэлэг тэмдгийн тийм чанартай тэгээд жоохон сюрреал стилийн гэдэг юм уу одоо бодит биш гэл холцсон тэнгүү зүүдний ертөнц юм шиг бодит юм шиг ингээл яг тэгээд нэг тийм урссан ингээд миний одоо зохиомжууд ингээд нэг тийм хөдөлгөөнтэй байх хэвээр юм шиг нэг тийм зураас маань ингээд амьд байх хэвээр юм шиг нэг тийм мэдрэмжээр би бас юм аядаг. За манай гэр бүлийн хүн маань бас Герман улсын иргэн хүн байгаа. Тэгээд насаараа аудит хийсэн. Одоо яг жинхэнэ эдийн засгч хүн бид нар ч юм бол ингээд айгүй тийм эсрэг тесрэг характертай. Тэгтээ яг хоорондоо ингээд тохироод байдаг айгүй гоё. Тэгээ нөгөө анх ингээд танилцж байхад ер нь л яг урлаг айгүй сонирхдаг хүн байсан. Тэгээд нөгөө хамт их үзэсгэлэн музейгээр их явж мавдаг. Тэгээд хамгийн анх надад юм бас зургийн захиалга өгчээсэн. Тэгээд яг ингээд нөгөө чи өөрийгөө зураад ингээд өгөөч гэхээр би яг өөрийгөө зурхтаа ингээд яг тэр хүний ингээд нөгөө царайг юун дээр гартаа барьсан юм шиг ингээд нөгөө юун дээр маскан дээр зураад тэгээд тэр одоо хүртэл ингээд манай гэрт төлгөтэй байждаг байхгүй юу. Тэгээд яг урлагийг айгүйх ойлгодог, урлагийг дэмждэг. Тэгээд бас энэ бас бусад уран бүтээлчнээс зураг өнтер бас авч цуглуул сонирхно. Тэгээ Монголд ирээд Монголын зурагч нараас хүртэл бас орон зургийн дээр авсан. Ер нь бол тийм учраас айгүйх дэмжин. Ерөөсө чиний ингээд жолоочийг чинь хий ингээд зургийг чинь ингээд одоо юу яагаад юу авъя гэл тэгэл ер нь одоо хань нөхөр маань айгүйх дэмждэг учраас би бас ингээд дуртай үдэ маяг л дуртай цагтаа ингээд авчраал ингээд дуртай яваа хийгээл явж ин л та. Тэр чинь бол бас гэр бүл бас маш их ойлгодог учраас тэгээ тийм боломжтой байгаа учраас тийм бас ингээ юм аягаад байгаа. Тэгээ дээр нь бас ингээ хүүхдүүд маань тустаагаар явцсан болохоор ер нь бол сүүлийн жилүүдэд айгүйх завтай болсон. Тэгээд яг шинэ газар очсон болохоор бас нөгөө хэл сурах тэгэл нөгөө герман хэл маань ингээ хэл даваа явсан чинь хэрэглэгдэхээ болоод англи хэл хэрэгтэй болоод ингээл тэгэл яг ер нь бол өдөр тутам тэгэл суралцаал явжлаа. Тэгээ бид хоёр чинь 3 хүүхэдтэй. Том охин маань шүтээсийн хувцас дизайн анги төгсөөд тэгээ одоо фэшн дизайнераар ажилладаг. Тэгээд манай том охин маань болохоор энд гэр бүлтэй Монголд амьдардаг. Тэгээд хоёр би чинь 2 зээ хүүхэдтэй. Тэгээд зээ охин маань бол айгүйх тийм урлагийн тийм мэдрэмжтэй. Тэгээд яг хараад байхад ер нь дандаа юм гоё гараар ингээд хийх креатив тийм урлагийн тийм юмд бол айгүйх сонирхолтой байгаа. Манай зээ хүмүүс маань болохоор айгүйх тийм ном шүтэртэй тэгээд жоохон хөөрхөө өөр. Гэхдээ бас яг үзэсгэлэн зохион байгуулж бэлтэж явах явцад бас ингээд араа амлах барих бүх юм ингээд тэр хоёр ч надад туслаад хөөрхөн жижиг хүн жоохон мөртлөө тэгэл сая ингээд нэрмэр энэ төр тогтооход энэ төр тусалчгүйгээл айгүй хөөрхөн байсан. Тэгээ манай баг охин болохоор чинь Амстердам хотод сурдаг. Тэгээ том хүү маань болохоор Берлин хотод одоо сургуулиуд төгссөн. Берлин хотод ажиллаж амьдардаг. Тэгээ манай гэр бүл чинь ингээд нэг тийм 3 хүүхэд маань 3 өөр хотод амьдраа. Тэгээ бид нар болохоор Португалд амьдардаг ингээд 4 өөр газар амьдардаг. Тэгээ хаяа энэ бүндээ уулздаг байхгүй. За нэг их айхтар том зорилго бол тавиагүй. Гэхдээ бол яг ингээд олон улсын тийм зураач нарын ийм воркшоп энэ гэдэг гоё үйл ажиллагаанд дуулдаг. Тэгээ би сүүлд нэг 2-3 удаа тийм юунд өргөцсөн. Италид болсон үйл ажиллагаа бас Тайландд, Вьетнамд. Тэгээ тэр бол одоо 160-70-аад
зураач нар тэгэл 20 30 орны аюу олон орны тийм олон зураач нар ингээд нэгдээд яг нэг дор ингээд ажиллахаар аюу их гоё тийм энергийн дунд ингээд тэгэхэд яг надад яг нэг тийм зөв газараа яг зөв цагтаа ингээд зөв юмаа хийгээд байгаа юм шиг тийм их гоё мэдрэмж төрөөс яг л яг уран бүтээлч хүний тийм одоо сэтгэл дүүрэн тийм мэдрэмж төржсэн. Тэгээ тэрнийхээ хажуугаар одоо тэр воркшоп маань ингээд хийгээд дуусаад дараа нь бүгд үзэсгэлэн гаргаад тэгээд их олон найзуудтай болж байгаа, контакттай болж байгаа. Тэгээд бас манай нөхөр фото зураг авдаг болсон. Тэгэхээр чи нөгөө хамтдаа гоё ингээд аялангаа ажиллаад тэгээд ингээд явах чинь хамгийн гоё юм билээ. Маш их дотны хүмүүстэйгээ их сайхан цаг мөчийг өнгөрүүлээрээ одоо тэр маань бидэнд бол их үнцэнтэй дурсамж болж хоцордог юм байна. Тэгэхээр та бүхэндээ бүгдд нь сайн сайхан бүхнийг хүсээрээ.